Ховд аймагт бас багш нарын төлөөлөл бас маш их байдаг. Учир юу гэвэл хуучнаар одоо ховдын багшийн дээд ховдын сургууль. За одоогийн байдлаар бол Монгол Улсын сургуулийн баруун бүсийн сургууль бас Ховд аймагт тэр дунд одоо баруун бүс нутад ирэн боловсролын салбарыг бол бас хөгжүүлэхэд ихээх нь одоо хөв нэмэр оруулсан. За энэний одоо үр шим үргэлжил болсон бас боловсролын салбарыг бол дүүргээд бас боловсролын салбарт одоо ингэ ажиллаж байгаа багш нарын төлөөлөл одоо Ховд аймагт бол бас 40-50-аар бол байгаа. За тэгээд хүн бүр одоо өөрсдөө танилцуулаад бас ярилцсан зүйл бол байгаа. Түүнийг бол бас амлалтаа бас хэлнэ. За та бүхэндээ энэ сайхан орой мэндийг хүргэж төшөөлье. Улс нутгийнхаа 100 жилийн ойг тохиолдуулж бас хүнд итгэлийн үйл ажиллагааг энэ Ховд нутагт маань хүрэлцэж хийж байгаа иргэдийн урлагийн дарга болон засаг дарга Цэрэндуулан мэгчтэй, миний дээлтэйгч Цэрэндуулан мэгчтэй болон арай та бүхэндээ эрүүлэг хас жаргал сайн сайхныг хүсээрээ. За тэгээд манай одоогийн байдлаар улс нутгийн сургууль багш нар гээд бид бүхэн нэг групп нэгдсэн байгаа. Тэрэн дээр одоогийн байдлаар 42 хүн маань нэгдсэн байгаамаа. Тэгээд одоо тэр 42-оос бол дээш бол нэмэгдэн. Одоо 42 багшийн төлөөлөл бол ерөнхийдөө хүрээд ирсэн байна. Тэгээд бүгдээрээ нэг өөрсдөө танилцуулах хаа гэж бодож байна. За тэгээд намайг Бадарчин Барсуулд гэдэг өөрөө Улаангом суманд төрсэн. Аав маань Түргэн сумын харьяат, ээж маань Сагил сумын харьяат. Манай ээж маань Түмэн дэлгэрч ноёны зээ охин, их хатны зээ охин гэж өгдөг. Би бол одоо зээлцрэн байгаамаа. За тэгээд энэ сайхан нутгийнхаа нутгийг араас юм хэлээр уучлаарай. За тэгээд энэ сайхан нутгийг хүрэлцээ ирж бид бүхнийг ийм сайхан үйл ажиллагаа зохиож байгуулж байгаа чин сэтгэлээсээ баярлж байна. Тэгээд нэгдсэн дөнгөө бол төгсгөлдөө бид бүхэн бас ярилцаад хэлнэ. За миний хувьд бол одоо Түргэн сумын 100 жил байгаа, Сагил сумын 100 жил. За тэгээд одоо энэ бол улс нутгийнхаа 100 жилгээд олон 100 жилтэй байгаа. Тэгтээ бол сэтгэлийнхаа ханд өгнө. Тэгээд бид бүхэн нэгтгэхэд нэгэн дүнг та бүхэн эхний байдлаар бол эхний дүнгээ бол хэлнэ. За ингээд бүгдээрээ танилцуулъя явууч тийм. За Ерийн малчны хатандаас ертөнцийн дэвжээнэ гарсан ерхэг найгсан татаас 9 гараг төгсөн багштай Ховдынхан бид бүгд байна. Уул усны дэвж улс нутгийн боловсролын салбарын ингээд төлөөлөгч багш нар бид нар бүгдээрээ байна. Тэгээд багсаа өгчний ярьснаар бид нар нэгдсэн дүнгээ танилцуулъя. Хувьд амлалтаа өгсөн байгаа. Ерөнхийдөө эхний ширээн суугаад би улаан уулынхаа төвчлөлтийн хандивын 50% босгочлаа гэж бодож байна. Манайхан ихдээ оролцоораа. За уул усны дивааж нь улс нутгийнхан цугласан энэ сайхан үдэш одоо үнэхээр зүрх сэтгэл минь одоо догдохгүй байхын аргагүй байна. Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Улс нутгаас хүрэлцэн ирсэн аймгийн засаг дарга худ уургийн тань амтаа ах トゥ ингээд ийм уулзлуудаар хүрээд ирдээ та бүхнийхээ мэндийг ирэн мэдчилье. За ингээд төө заагүй сандаг одоо төрөлх сайхан нэг орныхаа одоо тухай бодно ингээд суухад энэ сайхан үйл ажиллагааг 10 жилийн өмнө бид нар нутгийн зөвлөлийн удирдлага хийгээд энэ Ховд аймагт дах нутгийн зөвлөлийн одоо юу гэдэг лээ тэр чинь тэргүүлэгч хийгээд тэр явж байхдаа би бүр юу бодож юу санаж явж байсан мэдэхгүй зүгээр мөнгөө цуглуулаад дунд нь инээгээд баясаад өгдөг байсан шүү дээ. Одоо тэгээ 10 жилийн дараа бол энэхээр одоо гайхамшигтай сайхан энэ ойгоо бол одоо бахтан сайхан тэмдэгдэж өнгөрүүлэх одоо чин сэтгэл бид бүхэнд одоо байна. Боловсролын салбарын бид бүгдээрээ нийлээд одоо сая баяр сайхан төлөөлөгчийн хэлсэн одоо хандив бас би бас тэрийг дэмжиж сэтгэлийн хандиваа өргөж байна. Хувийн зүгээс сая төгрөгөө хандваллаа. За тэгээд Ховд аймагт дах улс нутгийн зөвлөлийнхэн маань одоо ажил төрөл нь алтан гадас одон шиг сайхан гялзаж амьдрал ахуйн одоо амуу тариа шиг сайхан аривжин үлжгийн үлзий дэмбэрэлтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
За дахин та бүхнийхээ энэ өрөө амгалан гэлтгье. Тэгээ энд байгаа хүмүүс дотор би нэг жоохон онцлогтой хүн байгаа юм. Яагаад гэвэл миний эцэг цэгмэдийн одонхоо үйдэг хүн Увс аймгийн Сагил сумын харгийн уугуулган байгаа. Тэгээд одоо манай аав сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1979 онд одоо энэ ховдын багшийн дэдэг байгууллагад томилогдож ирсэн 13 хүний нэг нь байгаа. Тэгэд ирсэн энэ сургуулийг байгуулсан эрдэмтэн тэр Увсын Сагил сумын одоо тэр оюуны потенциалыг энд өвлүүлж авчирч Баруун аймаг Монгол улсад түгээсэн тэр хүний үр сад нь энэ нутагт мэндэлсэн үр нь байгаа. Тэгээ уг нь бол одоо ховдих гэж ярмаар боловч яг ухаан сууж байх одоо нэг 5 6 дахь ангид байх үед минь аав минь чи Увсын Сагилын хөөн гэдэг ганц л үг хэлж ирсэн. Тэрнээс хойш өнөөдрийн хүртэл би одоо сургуультай сурч байх хугацаанд оюутан байх хугацаанд Увсын Сагилах гэдэг нэрийг өөрөө аавынхаа итгэлийг дааж авч байгаа. Тэгээд та бүхэн Увсын одоо энэ уул усны сайхан нутгийн энэ Увсын хүмүүсийн хүүхдүүд нь яг бардам бие Увс гэж хэлж чадж гэнэ үү гэдэг асуултыг би асуумаар байна. Яагаад гэвэл би миний эцэг гэж хэлсэн учраас миний соёолч хэлсэн тархинд хэлсэн тэр өнөөдөр хүртэл байгаа учраас би Увсыг гэж бардам хэлж хараа дээгүүр цээж төхөр явдаг. Би өөрөө 3 сайхан хүүтэй бас нэг охинтой хүн миний хүүхдүүд бүгдээрээ бид нар Увсыг Сагилах гэж ярьдаг. Хаан төрхөөс хамааргүй Монгол хүний удам уугуул угсаагаараа явдаг шүү. Тийм учраас би Увсын Сагилах гэж хаанч хиндэж хэлнэ. Тэгээд миний төрлөх уугуул нутаг Сагил сумын 100 жил бас тохиолж байгаа. Миний аав энэ зохион байгуулах комисс голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Манай гэр бүл энэ төрлөх сумынхаа ойн үйл ажиллагаанд өдөртөө оролцож байгаа. Тэгээд өөрөө манай гэр бүлийн хувьд бас нэг онцлог байгаа юм. Манай аав өөрөө эрдмийн хүн, эрдмийн зэрэгтэй, манай ээж эрдмийн зэрэгтэй, 2 хүүтэй, миний дүү одоо Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн гишүүн Мөнх сайхан гэж залуу бий. Энэ залуу бас эрдмийн зэрэгтэй, би эрдмийн зэрэгтэй, гэр бүлээрээ доктор. Тэгээд яг энэ Увс аймгийн түүхэнд байгаа яг гэр бүлээрээ доктор гэр бүл бий шүү. За тэгээд эрдмийн энэ уухайг түүчилж одоо миний одоо төрлөх одоо аймгийнхаа ойд оруулах хувь нэмэр юу вэ гэхээр ойн хугацаа өнгөрч ирсэн ч хамаагүй аймгийн төвийн бүх сургуулиудад сурагчдад 1 цагийн лекц, хамт олонд нь 1 цагийн лекцийг би өөрөө үн төлбөргүйгээр 9 сард хичээлийн жил эхлэлээр очиж одоо уншиж өгөх болно. Энэ эрдэмтэн хүний хувьд хийж болох хамгийн сайн ажил гэж ойлгож байна. Гэхдээ миний 1 цагийн хөлс 200 мянган төгрөгөөр явдаг шүү. Бас энэ бас тэгээд дээр нэмээд яг л зүгээр байгаа юм л ярьж байгаа. Төрлөх сумдаа, Сагил сумдаа бас 9 сард бас очиж ажиллана. Гэхдээ би сумдаа бүтэн өдрийг зориулах болно. За тэгээд дээрэс нь одоо энэ манай ховдод ажиллаж байгаа Увс нутгийн гаралтай, Увс нутгийн энэ сайхан хүмүүсийнхаа өгж байгаа хэмжээний хандийг бас өргөнөө. Тэгээд нутаг минь улам дээшил дэвжиж явах болтоор ихтэй энэний нэг үнц нь юм үлдээсэ гэж бодож байна. Ар хангаагаа хийхдээ ар комплекс гэдэг юм аваад үлдсэн шүү. Тэгээд нутгийн иргэдийн урлын дарга, засаг дарга хоёр зүгээр нэг бизнес санаа шүү. Нэг бизнес эрхлэгчдийг хуушур хийж байгаа хүний нэг кантинер нутгийнхаа ойд гаргаж байгаа тэнд хуушураа хийчгээд кантинераа нутагтаа хандуулчих гэж үлдээлгэж. Нэг хувцас зарж байгаа хүний кантинер авчих, кантинерда юмаа хийчих, тэрийг нутагтаа хандуулчих гээд Увсаараа хяргас юм уу, Увс нуурынхаа хөвөнд нэг нутгаараа цуглараад нэг яг Увсын брэнд болсон ямар нэгэн үйл ажиллагааг тойроо суух нэг юм үлдээсэ гэж хүсэж шүү. Тэгээ нутгийн минь сайхан байх болтгоо өвөг дээдсийн минь босоо хямар биднийг юу гэж бүгдээрээ алж байгальтаа сайн сайхан явах болтгоо. Баярлалаа. За сайн байцгаана уу бүгдэнд орой мэндийг хүргэе. Нөгөө ховдын годон дээр Увс дугаартаа эсвэл УВХ дугаартаа машин явахаар дагаад араас нь гүйчмээр санагддаг үед байсан. За мөн каракед нэг Увсын тухай дуу цэнхэр тэнгэрийн орон Увс нуур гэсэн дуу болоход явахаар өрөөнд нь ороод хамт дагаад дуурчмаар санагддсан билээ. Тийм сэтгэл дайрхан унсан газар ухаан суулгасан ард түмэн та нартаа үргэлжид сайн сайхныг хүсье. За миний би Монголын хөдөө сумд анхны байдаг хувийн дэвшил баг сургуулийн зохион үүсгэн байгуулсан үлзигийн охин байгаамаа. Увс аймгийн өмнө гол сумын харьяат. Тэгээ боловсролын салбарт аав маань, ээж маань насаараа ажилласан. Мөн манай эгч
бас багш манай хүргэн багш ингээд ерөнхийдөө гэр бүлэрийн багш хүмүүсээ тэгээ энд бол төрсөн дүүтэйгээ шүүхэд ажилладаг хүргэнтэйгээ нөхөртэйгээ за мөн хамаатан саднуудтайгаа амьдардаг тэднэртэйгээ хамгийн сайнараа хичээж ажиллаж хамгийн сайнараа хандвиг цуглуулахад гар бие харилцсноо та нартай бүдэнд хайртай шүү гэж хүсье. Баярлалаа. Орой мэд. За ингээд нутаг усны маань 100 жилийн өтөхгүй болох нэ. За энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж нутгийн маань удирдлагууд хүрэлцүүлжээ. За миний би Ховд аймагт 32 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсын их сургуулийг төгсөөд энэ Ховд их сургууль Монгол Улсын их сургуулийн салбартаа 32 дахь жилдээ ажиллаж байгаа Ахмад багш нарын нэг юм аа. За би өөрөө Увс аймгийн Сахил сумын харьяат. Эдрийн бүрэн үлдсэн хэмээх доктор философи ухааны доктор профессор ийм нэгэн эмэгтэй байна. За аав маань Увс аймгийн Сахил сумын харьяат, ээж маань Увс аймгийн Түргэн сумын харьяат. Энэ жил аймаг орон нутаг маань 100 жилийн өртөө Сахил Түргэн сум маань бас 100 жилийн өртөө энэ маш олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Сумандааш тэр орон нутгатааш тэр аль алинд нь бид нар сэтгэлийн хандив тэр сайн сайхан үйлсүүд ажиллагаанд нь олцоор сэтгэл итгэлээ зориулж ингэж явж байгаа. Тэгэхээр энэ оюуны соёлын том үйлдвэрлэл эрхэлж хөв нэмрээ оруулж байгаа боловсролын салбарын түүчээдэгч ийм олон мандатлагчид маань Ховд аймагт төлөөлөлд болон ажиллаж байна. За тэгэхээр эднийхээ хамтран хандив оруулах тэр боловсролын үйлсэд нь бас миний би бас нэгдэж оролцсноо. За тэгээд энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нутаг орныхоо удирдлагуудад за энэ ресторан бид давс санж шинэ жилээ хийдэг янз бүрийн баяр туслуудыг хийдэг энэ үйл ажиллагаанд тэргүүн эйжент нутаг орныхаа хүмүүсийг нэгтгэж ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаа энэ рестораныхаа хамт болон эзэд нь бас ажлын өндөр амжилт хүсье. Та бүхний маань бид бүхний санд зорж байгаа энэ ажил үйлс хамгийн сайн сайхнаар бүтэх болно. Энэ сэтгэл гар зүтгэл маань хамтдаа шүү гэдгийг би бас та бүхэнд алын ёсоор хэлье. За тэгээд эцэстний хэлэхэд би яг тэр Увс аймгийн идрээ гэдэг айл 3 доктортой нэг нь Ховд аймгийн боловсрол соёлын боловсролын газрын нийгмийн бодлого хариуцсан хэлцийн дарга юм байлээ гэж би бас саяхан мэдсэн л дээ. Дүү маань Улаангом политехник коллежид хими ухааны доктор хими ухааны багшаар ажиллаж байгаа. Би өөрөө философи ухааны доктор ийм хүмүүс. Тэгэхээр бид нар бол энэ оюуны сайхан үйлсэд бүгдээрээ нутаг орныхаа зүгээс ах дүүнийхээ зүгээс хувьдээч гэсэн сэтгэл гаргаж оролцохоор бүгд төлөвлөд хандивуудаа энэ тэндээс бид нар бас нэгтгээд яриад ингэ явж байгаа. За ингээд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За тэгээд багш нар бид нар бас сая бас ярилцаад энэ сургуулийн түүхт уснахаа 100 жилийн гайд багш нарын төлөөлөл маань эхний ээлжиндээ 20 сая төгрөгийг хандивлахаар болж байна. Тэгээд бүх багш нараа зөвлөж бас нэмэгдэх магадлалтай гэдэг бас энэ шиг хэлье. 20 сая төгрөгийг нэг хоёр. За багш нартаа маш баярлалаа. 20 сая төгрөгийг амлаад үүжээ. За өшөө багш нартайгаа ярилцаад бас өшөө илүү нэмнэ гэдгээ бас хэлж байна. Та бүхэндээ бас сургууль хүмүүжил хөөсөн өдрөөс өдөр амжилтыг хүсье өрөөё.